Сайн байцгаана уу 21 жилийн түүхтэй дэбэслэзийн эрхэм үзэгчидтэй энэ өдрийн мэдээг альтан хүргэе. дэбэслэзийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн хүргэдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээллийг танилцуулъя. Өнөөдөр Дархан аймгийн Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дахь удаагийн сонгуулийн ээлжид 8 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар нийтдээ 3 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дахь удаагийн сонгуулийн ээлжид 8 дугаар хуралдаан 86% эрсдэлтэйгээр хуралдаж 3 асуудлыг хэлэлцлээ. Үүнд хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинжилэн батлах тухай, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөдөлгөөн тоглоом, түрээсийн талбай болон техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээний үн тарифыг шинжлэх тухай, Дархан сумын 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус хэлэлцлээ. Хамтарсан баг бол Дархан сумын засаг даргаар ахлуулаад сумын хамтарсан баг гэж байдаг. За мөн одоо төрийн анхаарчны үйлчлэгээний зэг буюу одоо багийн төвүүд дээр багийн засаг даргаар ахлуулсан 5-7 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг гэдэг үйл ажиллагаагаа өдөр тутамдаа явуулдаг. За эдгээр бүтэц бүрэлдэхүүнд яагаад өөрчлөлт оруулж байгаа вэ гэхлээр 2022 онд хамгийн сүүлд шинжилж баталж ирсэн юм байлээ. За одоо бол яагаад өөрчлөлт оруулж байгаа вэ гэхээр гэр бүл хүүхд төгсөл хамгааллын газрын нэршил аль биесээр өөрчлөгдсөн. За эднийхээс бол Дархан сумын хамтарсан баг дээр бүрэлдэхүүнд нь байгаагүй. За тэгэхээр эднийх одоо шинээр нэмэгдэж орж ирж байгаа. За баг дээр бол тухайн одоо тойргийн буюу одоо 2-3 баг дотор байрладаг ерөнхий боловсролын сургуулиуд, за мөн одоо цэцэрлэгийн нийгмийн ажилтан, за сэтгэл зүйчдийг тухайн багууд дээр бас мөн хамтарсан багийн бүрэлдэхүүнд оруулж ажиллах одоо нэг шаардлагатай байгаа учраас тэдгээр хүмүүсийг одоо бүгдийг нь оруулж шинээр бүтэц бүрэлдэхүүнийг одоо баталж өгслөө. Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 дахь удаагийн сонгуулийн ээлжид 8 дугаар хуралдааны нарийн бичгийн дараагаар төлөөлөгч Гишиг Баяр, бичиг баримт боловсруулах комист, төлөөлөгч Ган Чимэг нямдорж Баттулга нар сонгогдсон ажиллалаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл хүргье. Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар өнөөдөр Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын үйлчилгээний үн тарифыг шинжилэн баталсан байна. Ингээд дэлгэрэнгүйг дараах мэдээлэлээс хүлээн авна. Дархан хотын иргэдийн чөлөө цагаа өнгөрүүлдэг газар Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн буюу Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын үйлчилгээний үн тарифыг Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж шинжилэн баталлаа. Шинжилсэн тарифт хүүхдийн хөдөлгөөнд тоглоом, усан гулсуур, тоглоомын талбай, бага насны хүүхдийн тоглоомын тасалбар зэрэг үйлчилгээний үн багтсан байна. Мөн соёл амралтын хүрээлэнгийн гадна сурталчилгааны дэлгэц, био ариун цэврийн байгууламж, техник тоног төхөөрөмжийн түрээс гэрэлтүүлэг, талбай үйлчилгээ зэрэг бусад үйлчилгээний тарифыг мөн шинжилжээ. Шинэ тарифын үйлчилгээний төрөл, ашиглалтын хугацаа зориулалтаас хамааран ялгаатай байх бөгөөд орчин үеийн шаардлага ашиглалтын зардлыг харгалзан тогтоосон байна. За манай хөдөлгөөн тоглоомын хувьд бол 2019 онд туршилтын журмаа 3 сар ажиллаж байхдаа мөрдөж байсан үн тариф одоо хүртэл өөрчлөгдөөгүй байсан. 2020 онд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор одоо батлагдсан. Сүүлд нь 2023 онд бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор бас батлагдсан. Гэхдээ бол үн тарифыг нэмэгдүүлж батлаагүй байсан. Энэ үн тарифыг бол өнөөдөр бид нэр бол нэмэгдүүлж батлуулж байна. За манай байгууллагын хувьд бол энэ үн тариф нэмж батлуулах асуудал бол зайлшгүй тулгымцсан асуудал болж байсан. Одоо жишээлбэл манай байгууллагын орлогын төлөвлөгөө энэ жил тэрбум 300 байж байна. Манай байгууллагын нийт зардал бол одоо өнгөрсөн 2025 оны байдлаар бол зөвхөн цалингийн зардал гэх тэрбум 700 байгаа. За тэгээ өнгөрсөн хугацаанд манай ашиглалтын зардал 2022 оноос хойш ашиглалтын зардал маань бол 4.2 дахин нэмэгдсэн байна. Цалингийн зардал маань 3.8 дахин нэмэгдсэн байна. Нийт зардал маань бол 2.4 дахин нэмэгдсэн байгаа. Энэ хооронд бол бид ерөөсөө үн тарифыг нэмээгүй. Аль болох иргэдийнхээ нуруунд дээр очих ачааллыг бага байлгахын төлөө бид ажиллаж ирсэн гэдгээ цохон тэмдэглэе. Манай үн одоо бага насны хүүхдүүдийн тоглоом буюу морин тойруулга, хаяг, тэгээд нархан гэдэг алсыг харагчийн үн тариф бол 6,000 төгрөг болсон байна. Энэ тоглоомууд бол Эрдэнэтийн парк дээр одоо Улаанбаатарын парк дээр бол 8,000 төгрөг байдаг. Тэрнээс бол манайх бага байгаа. За 20-30% юм бол бага байна. За бусад тоглоомууд маань бол одоо алсыг харагч, гинжит савлуур, одоо мөргөлдөг машин, за завь
гэсэн энэ тоглоомууд маань 4,000 төгрөг байсан, 8,000 төгрөг болсон. Маш их зардал гардаг тоглоомууд. Ягаад энэ үн тариф ягаад өсөж байна вэ гэхээр ерөөсөө ажилтны зардалууд өсөж байна те. Цахилгааны зардал, тэр тоног төхөөрөмж, илэглийн зардал. Тэгээд дагалдж байгаа нөгөө нэг аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд байгаа тэр олон ажилчдын цалингийн зардал маш их нэмэгдэж байгаа учраас бид энэ үн тарифа зайлшгүй нэмэх шаардлага үүсэж байгаа гэдгийг одоо ард иргэд минь ойлгох байхаа гэж бодож байна. За усан парк байна бол 30,000 төгрөгөөр тэгээд 2 цагийн хугацаанд одоо усан паркаар үйлчлүүлэх ийм нөхцөлтэйгээр үн тарифыг батлууллаа. За усан парк маань бол нэлээд онцлогтой. Одоо бусад гадаадын усан парктай адилхан нэг ороод гардгүйгээр гэж тооцох юм бол энэ усан парк үн тариф бол маш өндөр байхаар тооцоо байгаа. Одоо энэ тоглоомын зөв илэглийн зардлын тооцоол тухайн тоглоомн дээр ажиллах аврагч заавал байх хэвээр, өндөр жингийн хэмжээ дүүхэн байх хэвээр, зохион байгуулагч нар байх хэвээр гээл тооцоод үзэхэд бол маш өндөр дүн гарч байгаа. Бид нэр хамгийн бага дүн буюу ер нь бол ерөөсөө ашиг гэж тооцоогүй. Тэгээд зардлуудаа тооцоол тэгэл зардлынхаа төвшөнд үйл ажиллагаа явуулна гэд. Тэгээ усан парк ч мэдээж манайх ч задгаа парк учраас одоо цөөхөн хоног ажиллана. Нартай дулаахан цөөхөн хоногт л ажиллана. Тэгээ бодож үзээд бид нар 30,000 2 цагийн хугацаатай 30,000 төгрөг гэсэн юм үн тарифыг батлууллаа. За ашиглалтанд орохын үед бол энэ үн тарифыг батлуулсан чинь бид нар одоо гүйцэтгэгч компаниа шахаж эхэлнэ. Гүйцэтгэгч компани нь бол одоо нэг усны бага зэргийн алдагдлыг засаж өгөх ёстой байгаа. Бид нар албан бичиг өргүүлсэн. Нөгөө компани маань ч гэсэн ирээд янзлаад өгнө гэдгээ бол илэрхийлсэн байгаа. Тэгээ удахгүй тэр компани маань тэр ажлаа хийгээд өгчих юм бол манай зүгээс бол хийх ажлуудаа бэлтжчихсэн байна. Энэхүү шинжилэл нь Дархан хотын соёл амралтын хүрээлэн, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдал, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн амралт чөлөө цагийг ая тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм а. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан сумын 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотой мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргэе. 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах. За хууль журмын дагуу сумын иргэдийн хуралдаа танилцууллаа. За энэ 2026 оны 1 сараас хойш за тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах саналтай явсан нийтдээ 39 иргэн хуулийн этгээдээс санал ирүүлсэн байсан. За үүнээс бол 35 иргэний хуулийн этгээдийн санал бол холбогдох хууль журмын дагуу хавсралт нотлох баримтуудтайгаа ирсэн. За энийг уламжилсан. За ингээд уламжлаад сумын иргэдийн хурлаас бол шийдвэр гарлаа. Газрын тухай хууль журмд заагдсанаар бол хоригдолт хамгаалтын бүс, за хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгдсэн ерөнхий төлөвлөгөөнд уялдуулж газрыг төлөвлөдөг байгаа. За энэ төлөвлөлтийн дагуу бол оруулж танилцууллаа. За хоригдолт хамгаалтын бүс болон за эрх бүхий байгууллагын этгээдийн энэ зөвшөөрлөгөөр барилга байгууламж барьсан гэх мэтчлэн одоо холбогдох хуулиудыг зөрчсөн нэгж талбаруудыг бол дэмжсэнгүй. За яагаад дэмжсэнгүй гэдэг шалтгаан нь бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө ер нь бол нэмэлт өөрчлөлт болон батлагдахтаа бол иргэдийн саналын үндсэн дээр боловсруулдаг хэдий ч за хуулиар олгогдсон хоригдолт хамгаалтын бүсүүдийг зөрчсөн тохиолдолд бол иргэний санал бол хасагддаг. За нийтдээ бол нэг 35 нэгж талбар орж ирснээс 17 нэгж талбар дэмжигдлээ. За үлдсэн 10 гаруй нэгж талбар нь маань бол хасагдлаа. За гараж асуудал. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани иргэд аж ахуйн нэгжүүдээс хаягдал төмрийг тогтмол хүлээн авч байна. Үүнтэй холбоотой мэдээллийг бид өнөөдөр бэлтгэн ажиллалаа. Иргэд аж ахуйн нэгжүүдийн туршаасан хаягдал төмрийг Дархны төмөрлөгийн үйлдвэр компани ангийн үйлдвэртээ дахин боловсруулж гам бүтээгдэхүүнээ үйлдвэрсээр байна. Мөн Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт нийлүүлдэг круг зэрэг импортыг орлох ач холбогдолгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд та бүхний нийлүүлэх хаягдал төмөр гол төвхийд нь болсоор байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэлд дэмжин хамтран ажиллахыг урьж байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани иргэд аж ахуйн нэгжүүдээс тогтмол хаягдал төмөр авч байгаа гэсэн ямар онцлог мэдээлэлүүд байгаа вэ? За Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2026 оны хувьд өнгөрсөн жилээ бодулснаа тодорхой 2-3 өөрчлөлт орсон. Хаягдал төмөр хүлээн авах журманд. Эхнийх нь бол мэдээж хаягдал төмрийг худалдаа авахд өмнө нь бол 1000 тонноос дээш байх юм бол 15% урамшуул олгодог байсан бол энэ жилээс
иргэд аж ахуйн нэгжээс одоо гэрээ байгуулан одоо нийлүүлж байгаа төмрийн тоон тутамд нь 15% урамшууллыг олгож байна. За хоёрт нь бол төлбөрийн хувьд бол тодорхой бас нэг удаашрал үүсдэг байсан. Энэ дээр бол дотроос тодорхой зохион байгуулалтууд хийж төлбөрийг бол ажлын 8 цагт багтаан олгож байгаа. За гуравт хөрчлөл нь мэдээж аваад ирсэн хаягдл төмрийг бол одоо буулгах ажлыг бол маш урт хугацаанд хийж гүйцэтгэж байна. Энэ дээр бол бүр тодорхой ажлуудыг бас хийгээд ингээд явж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн танай компанид одоо тушааж байгаа энэ хаягдл төмөр үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нэг хэлбэр болж чадах уу? Импортыг оруулж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл бас ашиглаж байгаа гэж сонслоо. Энэ тухай мэдээллийг таас ярихгүй. За дархны төмөрлөгийн үйлдвэр компани нь бол одоо 30 гаруй жилийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Мэдээж Монгол улсад одоо цор ганц байгаа одоо ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл. За дээр нь олборлолтыг явуулж байгаа. Төмрийн өдрийн олборлолт. За нөгөө талд бол ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг одоо тасралтгүй явуулж байна. За үүний зэрэгцээ бол жил бүр тогтмол одоо дотоодын зах зээлээс хаягдл төмрийг татан авч тухайн хаягдл төмрийг одоо боловсруулалтанд оруулж ган бүтээгдэхүүн буюу эцсийн бүтээгдэхүүн гаргаж дотоодын зах зээл нийлүүлж байгаа гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр яг энэ хүрээнд одоо манай компанид хаягдл төмрөө нийлүүлж байгаа иргэн аж ахуйн нэгж маань бол мэдээж дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа маш том юм одоо арга хэмжээ гэж ингэж ойлгож болно. Цаашдаа тэгэхээр бас манай дархны төмөрлөгийн үйлдвэрт та бүхэн манаас хаягдл төмрөө одоо нийлүүлж дотоодын үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж ингэж уриалмаар байна. Хаягдл төмрөө нийлүүлэхээр гэрээ байгуулсан тохиолдолд нийлүүлэх төмрийн хэмжээ зайнаас үл хамааран тээврийн зарлыг тооцож хаягдл төмрийг мөн газар дээр нь очиж авч байна. Та бүхэнд хаягдл төмөр хүлээн авч байгаа хаягуудыг танилцуулъя. Дархан аймаг дахь цэг дархны төмөрлөгийн үйлдвэр компанийн байр холбогдох утас 7555 тэгтэг 22. Улаанбаатар хотс дахь цэг дархны төмөрлөгийн үйлдвэр компани хаягдл төмөр хүлээн авах цэг Сонгон хайрхан дүүрэг 20 дугаар хороо Монсын үйлдвэрийн замын хойно байрлалтай. Холбогдох утас 90 27 77 30 99 тэгтэг 46 29. Мөн та DMP цэг эмийн сайтаар нэвтрэн захимаар холбогдох боломжтой. Дархны төмөрлөгийн үйлдвэр компанитай үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд та бүхний хамтран ажиллахыг урьж байна. Дараагийн мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжилнэ. Тодорхойлбол Совд онлайн дэлгүүр үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн өнөөдөр шин салбараа нээжээ. Нээлтийн арга хэмжээг тохиолдуулан 10% хямдрал зарласан байна. Бүгд найрамдах Солонгос улсын дотооддоо хөдөлтаалдаг Costco E-Mart-ийн 100% чанарын шаардлага хангасан эрүүл аюулгүй хүнсний нэмэлт гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг Совд онлайн дэлгүүр Дархан хоттоо хөдөлтаалж байна. Бүтээгдэхүүнүүдээс дурдвал амттан чихэр шоколад, Chocopie бичэн, чипс, ундаа, кофе энергийн ундаа, найруулдаг цай болон дүрдэг цай, бэлэн гомн далайн байцаа, туна хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу витаминууд, ахуйн хэрэглээ гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, угаалгын нутаг, саван үнэртэн, ла шампунь, ангижруулагч, биеийн тос, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон нүүр угаагч, чийгшүүлэх тосны ком, мист, маск зэрэг 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой. Энэхүү салбар дэлгүүр нь төв дэлгүүрээсээ 70% өөр бараатай гэдгээрээ онцлогтой. Төв дэлгүүр нь шинэ алхам сургуулийн замын эсрэг талд байрладаг бол салбар дэлгүүр нь шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд байрлаж байна. Та бүхэн Совд онлайн дархан гэсэн гар утасны аппликейшн болон Совд онлайн цэгийн вебсайт ашиглан Costco E-Mart купоноос шууд захиалга хийж орон нутагта өөрийн гар дээрээ авах боломжтой. Захиалга ирсний дараа төв дэлгүүрээс бараагаа авна. Совд онлайн салбар дэлгүүрийн хаяг Дархан сум 11-р баг 13 дугаар хороолол шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд байрлаж байна. Цагийн хуваар өглөө 10-аас оройн 19 цаг 30 минут хүртэл ажиллана. Холбогдох утас 9678 7878. Та бүхнийг Совд онлайн дэлгүүрээр хүрэлцэн ирэхийг урьж байна. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжийн шинэхэн дугаар үзэгч танд хүрлээ. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Та бүхэн бидний бэлтгэсэн 7 хоногийн таймлбарыг Бям Ням гаригуудад хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчдээ сайхан амарцгаарай.